За энэ хянан шалгах төр хороо байгуулах гарын сүг зурсан гишүүний нэг нь би өөрөө. Хянан шалгах төр хорооны сонсгол зохион байгуулж байгаа үйл ажиллагааг бүтэн 3 өдрөөр нь бас нэлээд нявхар харж телевизээр харсан усан. За энэ болж байгаа процесстэй холбогдуулаад үнэхээр 3 үг хэлмээр санагдаадсан. Нэгдүгээрт бид бас жоохон зоригтой алах хэрэгтэй байсан юм байна. Дэлхийн нийтээр парламент энгийн хяналтаар шалгаж чадахгүй зүйлийг шалгахын тулд мөрдийн шалгах төр хороо байгуулдаг. Бид мөрдийн шалгах гэдэг үгнээс тойрч цухтаагаад хянан шалгах гэдэг үг хэрэгэлцсэн. Мөрдийн шалгах гэдэг агуулга нь юуг илэрхийлдэг вэ гэхээр мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа байгууллагуудад нэвтэрж ордог тусдаа парламентын прокурор буюу парламентын бие даасан шинжээч гэдэг албан тушаалтныг товилж байгаад тэр мэдээллүүдийг парламент өөрөө авдаг. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь хэрвээ тэр мэдээлэлд нууцтай холбоотой ч юм уу эсвэл хаалттай байгаа бол парламент өөрөө нууцаас гарах эрхтэй байдаг. Гуравдугаарт нь хэрвээ нууцаас гарах үнэхээр нууц байх шаардлагатай тийм мэдээлэл байгаа бол хаалттай хуралдаж байгаад бүрэн дүүрэн мэдээлэл авч байгаад дүгнэлт мэдээлэл боловсруулдаг. Тэгээ сая бид бол яагсан бэ гэхээр энэ хянан шийдвэрлэх гэдэг нэрийг хэрэгэлцсэн учраас парламентын ерөнхий хяналтаасаа ерөөсөө яларсангүй. Нууцад авсан өгөхгүй байгаа мэдээллүүдийг нэвтэрж авч чадсангүй. Нууцад байгаа мэдээллүүдээ хаалттай юм эсвэл нээлттэй болгож байгаад бас сонсголоор авч чадсангүй. Зөвхөн нэг хэсгээр нь ил байгаа мэдээлэлээр сонсгол хийж яана гэж сонсгол зохион байгуулж байгаа хүмүүс дахин хэлэх байдлаар энэ мэдээллийг авсан. Инхээр энэ ойлгоотой холбоотой асуудал чинь бүрэн дүүрэн сонссон юм уу? Парламент хаалттай бол нээлттэй сонсдог. Ямар нэгэн байдлаар сонсох ёстой. Хаалттай сонсоогүй мэдээллүүд чинь парламент руу орж ирэх юм уу? Энэ бол 126 гишүүн дээр энэ мэдээллүүд чинь байх юм уу? 126 гишүүн бүрэн мэдээлэлтэй шийдвэр гаргах юм уу гэдэг дээр эргэлзээ төрсөн. Хоёрдугаар бид яг яахааргүй энэ дэгдэрх зорин зүйлөө зохицуулахгүй бол нууцаас гаргадаггүй нууц материалуудыг ил болгодоггүй эрхтэй парламент гэж байхгүй шүү. Ирэхгүй парламент гэж. Засгийн газар нь тийм эрхтэй гэж идэг, парламент нь тийм эрхгүй гэж идэг. Тусгай хяналтын дэд хороо болон тэрнтэй холбоотой дэд хороонуудынхаа санал дүгнэлтийг үндэслээд нууцаас гаргадаг эрх мэдэлтэйг парламент болох ёстой шүү дээ. Тэр дотор чинь гэмтэргүүд зарим талдаа компани буюу бизнесийн нууц гэдгээр халахвчилсан засгийн газрын Монгол ард түмний мэдэх ёстой эрх мэдлийг хязгаарсан мэдээлэлүүд байлаа шүү дээ. Тэрийг нь ил болгож чаддгүй парламент байна гэдэг чинь нөгөө үндсэн хуулинд байгаа төрийн эрх барих дээд байгууллага Монгол улсын гадаад дотоод бодлогын асуудлыг бүгдийг нь шийдэх эрх мэдэл гэдэг чинь бодитоор байхгүй гэсэн үг шүү дээ. Дахиад нэг юм. Бидаас яагаад нөгөө улс орнууд чинь парламентын бие даасан прокурор гэж хэлээд байгаа юм? Яагаад парламентын бие даасан шинжээч гэж хэлээд байгаа гэдэг чинь тэр байгууллагууд руу төрийн байгууллага, хувийн байгууллага хамаагүй мэдээллийн нэвтэрч ороод авдаг байгууллага эрх мэдлийн тухай ярьж байгаа шүү дээ. Тэгснээс биш гуйж царайчлаад өгөхгүй байгаа юм гэж сууж яадаг парламентын тухай яриа биш шүү дээ. Тэгэхээр энэ талаарх хууль тогтоомжуудаа боловсронгуйлах хэрэгтэй юм байна. Юмыг авсан бол авсан шиг авах хэрэгтэй юм байна гэж харагдаж байгаа. Хоёрт нь Батнариндла битгий хямар. Улсын их хурлын шийдвэр гаргах гэж байгаа бол тэр чинь мэргэжлийн байнгын хороо авч хилцсэн. Хууль зүйн нюанстай асуудлыг хууль зүйн байнгын хороогоор шийдэх гэж байна гэж болохгүй шүү дээ. Эдийн засгийн байнгын хороо бас яг адилхан байхгүй юу? За Батнарин л шүү.